За битэд наанаас гараад ирв. Сараад ирж аяа. Хөрхөн маа зүгэн. Би муранч тийм туртай биш л дээ. Манай хүн муранд амар туртай. За тэр мурч. Битэд маргааш одоо буцах гээ хот руугаа гитээд нөө Эрдэнтээр дайраад хойгороо явна. Тэгээ бид гурав ч одоо 6 сард ирснээс хойш ингээд нэг ч хот яваагүй дунд нь. Тэгээд яг ингээд өвөө эмээ дээрээ хөдөө ингээд зунжингаа байсан. Тэгээ одоо маргааш буцах гээ очиодоос охин маань нөө сургууль нь эхэлж байгаа учраас охиныхоо бас ойр зур ямыг бэлтгэх ёстой. Охиноо бас жоохон цагааруулж бас өнгөс оруулах ёстой учраас тэгээ ч уус эрт явахгүй л одоо бас бензин тоос тийм хэм байна. Унаа тэрийг бас тийм олдцтой биш. Аав нь очичоод буцаж дахиж ирээд аав нь маавна гэд нуур. Нэг шиг тийм сайхан цаг бас хоороос жий. За тэгээ би одоо яг юу хийж байгаа гэхээр хоёр охиныхаа авчирсан болон өөрийнхөө авчирсан хувцснуудыг нэг актлах гэж байгаа аахгүй юу. Тэгээ багтсан ерөнхийдөө зунжингоо өмсөд муу одоо ингээд илэгдэж хуучирсан хувцсандаа үлдээгээд тэнцээ юм арчихыг арчуулаад одоо нэг шатаалгаад ялгаад үлдээх гэж байна. Энэ штэ энэ палажиг манай том жоохон дөмсөжсэн штэ тэгээд имэн хадгалсан. Тэгээ одоо дүүн энийг энэ зунжингаа өмссөн. Энэ бол миний зүг. За одоо өөрийнхөө хувцсыг ялгаад бас мэдлээ үлдээх ёстой. Жирсэн хувцснаас маань огт өмсөгдөөгүй хувцснууд ч байна. Ийм хувцс авчирсан билүү гэж бодогдож байгаа хувцснууд ч байна. За, ээжтэй туслахад хүрээд ирсэн үү? Ээжтэй туслах нь уу? Тийм үү? Гэвч энийг өмсөд үздэг юм уу? Ээж нь улбагны хараад таа. За, түр завсарлаад энэ нөхөртөө нэг хоол хийж өгödгий. Тимээ. Би бол эдэр ингээл чадлаараа ингээл ялгаад юу юм. За энэ юм арчих юм байна. За энэ бас нэг одоо хүн төгөл зүгээр юм байна гэдээ үлдээж байгаа штэ. Гэтэ энэ хувцснууд дахиад нэг хүний шүлтүүрээр орно. Ээжийн шүлтүүрээр орно. Ээжийн хувцснуудыг дахиад өөрийнүүдээр хараад ангилж ялгаад алингээр нь юм арчих уу, алийн хүн дөхөө гэдгийг шийднэ. Тэг буцаад ирэхэд миний за энэ хаяараа, энийг арчаарай гэсэн хувцснууд өөр нэг чамдан завнд хадгалаастай байж идэг. Тийдэс. Би дотор нөө шинэ мах авч явах гээд хон гаргасан. Намрын ажил эхлэх гэж засварын ажил эхэлсэн байна. Тэг том дэргээ засаж байгаа. Сая тэр комбайн байна. Засаад яасан. Ихөө брэнд үйлдвэрлэлийг хийж өгч байна. Бицэрсэн юм шүү. Гарахгүй л. Бицлайч. Ус энийг л бол байна шүү. Тийм үү? Сонгоны иддгүү хүн хараал. Агуулах. Тэгдэл гэзээрээ хойшор хийсэн. Хамтан ванзэ. Хонийг гэзэм 500 энэ жоохондоо нэг тийм дутаа байгаагүй 10 жил мэлдээ. Тэгээ сүүлийн үед би амар дутаа болчихсон шүү дээ. Хөгшөрж байгаа гэх үү? Имэн үүлээд үлдцэн ингэзэстэй тэнд. Тэр улаан өмдтэй тэнд. За би тэд одоо гэрээсээ аавгасаа хөдлөөд явж байна. Би бүр өнөө өглөө буцсан чинь нэг үнсэн саарл юм болоод энэ нараа боролчоор ингээд нүрний сих бүр амар тодорчих юм аа. Кофе уух хэрэгцээгээ бүр ингэж. За тайвширчлаа уу эмээгээс. Эмээгийн дорн манай эмээ. Сая нөхрийн эмээ дээр очсон. Дандаа болохоор Нээж.
Би тэгээд төрөх газараа ирсэн байгаа. Тэгээд цай уучаад нэг банштай шүл үдчихэд одоо гадаа нарлаад тэг гоё боодог хүлээгээд сууж байгаа нэ. Тэг гоё боодогныхоо бичлэг зургийг авмаар байсан боловч хүмүүс байгаад байсан учраас тэг би ч одоо шинэхэн бичлэг хийж байгаа хүн учраас жоохон ичээд чадаагүй. Яа энэ дээр базар дармны. Тэ. Жөр өөр байдаг юм байна. За үзэгдэж харагдаагүй гоё жимс. Энэ тоор, киви. Гоё гүзэлцэн навъя. Одоо бид нар айл очноо. За энэ юу байна? За минийхэн донат идэ гэдсэн чинь энэ савда. Яа нэг үү? За. Өөр хүн байна уу? Яа, юмний бараа арайгүй бас. Утсан биш үү? Ямар гоё юм бэ? 2 сарын хугацаанд ингээд нэг олон тийм сонголттой дэлгүүр хийсээгүй байж байгаа. Амар том дэлгүүр орж ирсэн. Бөөн сонголт донд орж ирсэн чи бүр шокч шүү дээ. Тийм шүү дээ. Бөөн сонголт донд орж ирсэн чи бүр юу авах юм мэдгүй. Тийм дээ. Ийм байдаг үлөө, ийм байдаг үлөө. Ямар гоё юм. Тухтай сайхан эсвэл өстэй. Гоё. Кербар шүү дээ. Амар. Гоё юм байгаад байгаа ахгүй юу? Наа. Cheese cake. Да. Хазлаа. Миний яг төсөөлж байсан шиг гоё юмтай байгаагүй. Тэгээ бид нэр яг буцах өдөр амар бороо ороод бүр ингээд зам нь үгэрлээ дуурсаж гин. Хотод ирээртэл бороотой байсан. Сайн уу сайхан хүмүүс минь. За бид хэд Эрдэнэт ороод хончоо тэгээ хойгоороо тархнараа явсаар хагаад сая одоо цаг болж байна. 4-5 гэж яг Улаанбаатарт орж ирсэн. Тэг соноогоор яваад байгаа мөртлөө ялгаагүй л төгжрээтэй байна. Тэгээ төгжирч одоо төрөөхөн гэртээ орж ирлээ. Тэгэд манай хүн гадаас юмнуудаа хөрхий ганцаараа зөөж гин. Би одоо нэг хоёртойгоо байгаа болохоор юмнаас нь цог зөвлөж чаддгүй. Тэг ямар ч гэсэн жоохон охиндоо одоо нэг хоол хийж өгөх гээд байж гэн. Тэгээд одоо нөхрийнхөө зөөсөн юмнуудыг наашин чаашин юу ч гэсэн хуваарлан за цэгцлэх ажил бол тэр бол дараагийн шатны ажиллууд. Тэр ямар ч гэсэн явсаар агаад гэртээ хүрээд ирлээ. Энэ удаагийнхаа одоо бичлэгийг энд хүрээд дуусгая гэж бодож байна. Тэгээд дараа гой сонирхолтой гой бичлэгүүдээр дахиад уулзах болно. Баяртай.